За тэгэхээр сүүлд видео хийснээс хойш машиныхаа эдэнгүүдийг одоо бэхэлж баглаж цагаан цэвэрлэж янзлсан байгаа. Яг сүүлийн хөлбөрөөр биш ч гэсэн ерөнхийдөө бүх зүйлийн дээдлэлтэн байршуулад бүрэн утасгүй болгож хөргсөн байж байна. За тэгээд паяга болохоор энэ утасны одоо дижитал гэж нэрлэдэг байдаг. Нөгөө батарейд нэрлэдэг байдаг 5 вольтын их үзүүрт залгаад паяа дижсэн байж байна. Тэгээд тэр доор 9 вольтын батарей маань харагдаж байна. За тэгээд 9 вольтын батарейны маань гарч ирж байгаа ногоон дээр нь 6 вольт, цэнхэр дээр нь цэнхэр биш улаан дээр нь 9 вольт орж ирж байгаа. За тэрнийг бүгдээрээ чип рүү хадгаад жижиг өгчээ. За тэгээд пай маань өөрөө энд wireless модуль, энд Bluetooth модулаар холбогдсон байгаа та бүхэн харж байна. За тэгээд ерөнхийдөө пай маань ажиллахад бэлэн болсон байж байна. За тэгээд пайг маань ажилласныхын дараа бүгдээрээ USB-гээр Bluetooth-ээр PlayStation 3-ын контроллоор авсан байж байгаа. Тэгэхээр энэ маань таниад ажиллахад бэлэн болж байна. За тэгээд кодны хувьд гэх юм бол ерөнхийдөө код GitHub дээр шеэрлэх болно. Тэгээд энэ дээрээс та бүхэн өөрсдөө дэлгэрэнгүй хараарай. За тэгээд одоо remote car гэдэг py command ажиллуулахад бэлэн болсон байж байна. За тэгээд ишиг ороод тэгээд Python руугаа ороод тэндээсээ remote car py ажиллуулъя. За тэгэхээр энд та бүхний харж байгаа одоо тасралтгүй сигнал ирж байна. Энэ 0.1 секундын одоо завсартаа сигналыг нааш цааш нь дамжуулж байгаа. За тэгээд одоо машина удирдах үзье. За энэ баруун талын триггер дээр урагшаа явахыг. За тэгээд зүүн талын триггер дээр хойшоо явахыг оруулж ирсэн байгаа. За тэгээд удирдахад хэлбэр одоод энэ зүүн баруун тал нь ингэж орж ирж байгаа. За тэгээд урагшаа яваад зүүн тишээ хойшоо яваад зүүн тишээ. За тэгээд машин маань баг зэрэг тижээлийн дутагдaltaй болохоор удирд явж байгаа одоо байдал нь бол нэг жоохон тиймэрхүү харагдаж байгаа. Гэтэ нэг иймэрхүү байдлаар бол яваад байна. Тэгээд та бүхэн хараарай. За ингээд PS3-ын контроллоор удирддаг бичил машин маань иймэрхүү болсон байна. За үүний дараагийн ээлж нь бол бүгдээрээ хамтдаа машина гар утасны тусламжтайгаар удирдах үзэх болно. За тэгэхээр ганц бичиж байгаа төхөөнөг нь утас маань өөрөө байгаа. За тэгээд ямар нэг аргыг нь болоод бичнэ гэж бодож байна. За тэгээд ямар ч байсан одоогийн байдлаар машин маань нэг иймэрхүү төр төрхтэй болсон байна.